Хүүхдийг замын хөдөлгөөний болзошгүй осол гэмтлээс сэргийлэхэд хүүхэд бүрийн зөв дадал эцэг эх асран хамгаалагч бидний зөв үлгэрлэл чухал үүрэгтэй. Сургуулийн гадаа талбай болон зогсоол дээр дугуй болон бусад хэрэгслээр зорчихдоо өөрийгөө болон бусдыг гэмтээж болохыг анхаарч болгоомжлоорой. Тээврийн хэрэгслийг зориулалт даацын дагуу зөв зохистой ашиглах явдал бол эд хөрөнгө болон эрүүл мэндээ хамгаалахад тустай билээ. Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн араас зүүгдэн авирах үйлдэл бол өөрийгөө бүрэн эрсдэлд оруулж байгаа үйл ажиллагаа бөгөөд хэн нэгэн ийм үйлдэл гаргавал даруй зогсоогоорой. Явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо замын гарцаар гарахгүй байх буруу дадал таныг нэг л өдөр аюулт хүргэх тул замын хөдөлгөөний аюулгүй дүрмийг санаарай. Тээврийн хэрэгсэл зорчдог хэсгийн зам хайсаар давж хөдөлгөөнд оролцох нь аюултай тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Замын хөдөлгөөн оролцохдоо гар утас чихвчийг ашиглахгүй анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Авто замтай ойрхон тоглох энэ аюултай тул зориулалтын аюулгүй газрыг сонгож байгаарай. Нийтийн тээврээр болон хамт олноороо зорчихдоо хамгаалалтын бүс хэрэглэлгүй дүрсгүй загнаж жолоочийн анхаарлыг сарниуснаар бид амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох тул хувийн сахилга батыг эрхэмлээрэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг мөрцснөөр бид өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг авран хамгаалж чадна. Номын Хүрдэн сургуулийн хүүхэд хамгааллын баг.